Тэгээд юуны ерөнхийдөө тэгээд нөгөө нилээд хүнд гэмтсэн. Нэг хүн л амьсгаатай байсан юм бэл. Тэгээд нөгөө том машиныхаа жолооч нараас ам авраач гэж гуйгаад хад цагдаа наргүй бид нэр очихгүй гэдээ очиог юм бэл. Тэр нөгөө том тэрэгний жолооч жижиг машины жолооч тий. Цагдаа наргүй очихгүй гэдээ аваагүй тий. Тэгээд сүүлд нь 30-40 минутын дараа цансрын эмнэлгийн хурц ирээд эмнэлэгтэр очисон. Эмнэлэгтэр ороод анхны цэцлэмж авч чадаагүй эмнэлэгтэр ороод бурхан болсон. Бусд нь бол ерөөсөө ямарч юу хахгүй шүүд. За бид хандивайна зарлаад 30 минут болж гинөө. Бичлэг ороод энэ ч бас сүлжээ 19 минут л болж байгаа юм байна. За 19 минут болж байна. За 19 минут болж байхад зариг дээр бид эдийн юугүй 156 мянган үзсэн ба шүү. Хүслэн яриагаа үзсэн үү? Үзээгүй юу? Энд бороо ороод. Тэгээ манай хүслэн даарад. Бид ороод дэлгүүр орох ч байгаа тий. Анагийнхаа цөмцөг өмссөн байгаа тий. Хот ороод уг нь тий. Анада. Тэгэн тий. Энэ яаж цамцсан томдож гинөө? Үгүй. За одоо хоёлаа дэлгүүр орно тий. Тий. Юу авах вэ? Чи бодсон уу? Арай л бодож амжаа. Өгтө ороод харна тий. Тэгнэ битээр сант сумын дэлгүүр орох гэж байгаа. Хүслэн битээр жоохон ажиллаа дундчиж байгаа. За миний охин бид хэд чи одоо 19 минут л болж ин хандив зарлаа тий. Тэгээ миний охины энэ данс руу ингэж орж ирж байгаа. Тэгээ мөнгнүүд нь анаа ингэ харчих. Аха. За ингэ одоо манай мөнхтлгэр бол 18 нас өрсөн учраас энэ хүүхдүүдийн асран хамгаалагч мөн гэдэг нь бол одоо хуулийн одоо эрх зүйн орчин бол бүрдэж байгаа. За тэгээд мөнхтлгэр маань ингээд хаан банкны данстай. Тэгээ хаан банкны дансаараа байрныхаа мөнгийг аваад эхэлж байгаа. За тэгээд ингээд 17 минут хандивайн зарлал 17 минут болж байхад манай мөнхтлгэрт дансанд нь одоо ээжийн ангийн хүүхдүүд нь одоо бэлнээр 5 сая. За тэгээд дансанд нь болохоор 3 сая 500 мянга. Миний охины ангийнхны хүүхдүүд нь 3 сая 500 мянга. Тэгэхээр чи хэд юм бэ? 15 сая төгрөг. Ерөөсөө 15 минутын дотор 17 минутын дотор цугласан байна шүү дээ. Тэгэхээр байрны мөнгө маань бол болцохоор ингээд харагдаж байна миний охин. Тэгээд бид хэд ингээд байр авах бодолтой байгаа. Тэгээд ийм айгүй итгэвтэй шууд ингээд эхэлж байгаа нь бас их бид нар бас зөндөө ингээ юм хандиваа нэг зөндөө хийжсэн. Гэхдээ яг бүр ингээд үзэлт нь бүр ингэж айгүй өндрөөр шууд 20 минутын дотор бараг 200 мянган хүнд хүрж дээ. Энэ бол маш их одоо хүмүүс анхаарч байна. Яагаад тэгэхээр Монголын ард түмэн миний охины энэ асуудалд дүүнэрийн асуудалд их санаа тавьж байна тий. Тэгээ магадгүй миний хүүхдүүдийн ээж аав нь Тэнгэрээс миний охтуудад миний хүүгүүдэд тусдаад хаачээ гэд Монголын ард түмнээс гуйсан байж магадгүй. Ямар ч ийсэн бүгдөө ингээд манай мөнхтлгэр хэдхэн хоногийн дараа ээш хүгнэ. За тэр болтлоо миний охин ингээд байрныхаа хоёлаа энэ хандивыг ингээ хийгээ байж тэхүү. Ингээд данс руу ингээ танихгүй хүмүүсээс мөнгө ороод ирэхээр яад юм бэ? Юу вэ? Миний охины дансанд мөнгө байсан юм уу? Байсан. Хэдэн төгрөг байсан? Өнөг. Ер нь бол хандив угаал ороод явцсан байх тий. Анаа сайн нэг 3 сая 500 гэсэн ч хүмүүсээс орж ирсэн мөнгө биз дээ тий. Тий. За. Яриагаа үзсэн үү миний охин? Үзээгүй юу? Үзчихэмжээг бол 17 минут болж байгаа шүү дээ. Манай дөрөв энд амьдарч байгаа. Тэгээд манай дөрөв дээр ээжийнх нь ангийн хүүхдүүд, сургуулийн захирал, за дээр нь сумын засаг дарга, за мөн одоо нөгөө манай энэ дөрвөн хүүхдээр нэмэх нь би нөгөө нэвтрүүлэг дээр хэлж ирсэн дөрвөн хүүхд ахаад бас хохирсон гэ тэ. Тэр дөрвөн хүүхдийн асран хамгаалагч гээд манай энэ өрөөнд ингээд та нарт мэдээлэл өгөх гээд ирсэн байна. За тэгээд сумын засаг даргаас яриагаа ихлээ. Ер нь одоо хүүхдүүдийн манай ээж аав сум орон нутагтаа нэлээд тийм хөдөлмөрчтэй ийм гэр бүл байсан гэж та надад бас ярилцлагын өмнө хэлж ийсэн. Ер нь ослыг яаж мэдэв те нэлээд хүнд гарц хохирол танаас өмнө бол тохиосон байна шүү дээ. За тэгээд энэ осол маань одоо 2025 оны 10 сарын 24-наас одоо 25-нд шилжихийн хугацаанд бас болсон манай малчтын хувьд байна бас малаан заазлан борлуулж Улаанбаатар хотод 2 сая 200 мянган төгрөгийн хандив зарлуулж байгаа. Тэгээд энэ
борлуулах, за энэ одоо хүүхдүүдийн ховц нар үйлчлэлтийн бэлтгэхлээ хангах байдлаар ингэж явсан боловч одоо маш их таагүй одоо осол аваарт орж одоо ингээд үнэхээр харамсалтай мэдээг одоо сант сумын ард түмэн маань сонсож бид бүгд сумаараа авуу гашуудж үнэхээр тэр дөрвөн одоо залуу сайхан хүмүүсээс ядаж нэг өөрөө л татуу болсон ч хамаагүй нэг амьд үлдчихгүй яадаа гэсэн харуулсал одоо хүн болгоны сэтгэл зүрхэнд үнэхээр хүнд байсан. За манай малчин залуучуудын хувьд бол бас мал аж ахуйн салбарт хөдөө аж ахуйн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хотор нүүдлийг сайн хийж явдаг. За мөн одоо бас нутаг усны малчтайгаа эв найрамдалтай их тусч хүнлэг ийм цагаан цайлган сайхан залуучууд байсан. Одоо нэг одоо өрх маань одоо хэд аймгийн авраг малчин болцсон. За нөгөө хоёр маань одоо хүнд дөрүүлээ их тосорхоо дандаа одоо ингэж наашаалсан зовлон жаргал байна. Одоо тэр болгон дээр хамт цугтай ингэж явж байдаг ийм сайхан залуу малчтын төлөөлөл бол ингэж одоо хохирсонд одоо бид нар бол одоо сум орон нутгаараа уугашууд тэгэхээр хүнд автсан гэдэг. Өнөөдөр бас энэ хэдэн сайхан хүүхдүүдийн маань заяа төш та бүхнийг бас энд хүрэлцэн ирж ажиллаж байгаад бол бас орон нутгийн удирдлагын хувьд бол нийт одоо хувийн зүгээс энэ одоо манай нутгийн зам олон бол бүгд бас баяртайгаар хүлээн авч байгаа. Хүүхдүүд ингээд одоо дотор байранд яваад байна тий. Одоо тэгээд яах вэ? Дотор байр амарчаар. Одоо дотор байр гэж байгаа ингээд дотор байр амарч байгаа. Энэ цаг үед одоо хүүхдүүд маань аав ээжээс нь үлдсэн гэр нөвлжүүн дээр байсан. Одоо хаврын хүчтэй хавсрах салхи бол салхинд одоо нурж унсан. Тэгээд одоо эргэж бас босохгүй бас учраас бид нэр одоо төр андаан бол хураасан байгаа. Тэгээд ямар ч байсан энэ амралтын хугацаанд нь хүүхдүүдээ санал сонсож байгаа. За ах дүү нараар нь одоо энэ дөрөв хүүхд маань өөрсдийнхөө одоо ах дүү нар нагц тал дээр очно гэж байж байгаа. За манай нөгөө дөрөв хүүхд нь болохоор ингээ хөдөө эмээ өвөтэйгөө мөн одоо ингээд ах дүү нараар л зуныг өнгөрүүлнэ гэсэн байдалтай байгаа. За бид өвдөний хувьд бол ямар ч байсан энэ хүүхдүүдээ энэ амралтын хугацаанд нэг гэрийн бас нэг босгож нэг хөдөө малынхан дээр нэг агаарт бас нэг хэд тоног байлгая гэсэн бодол бол байгаа. Тэгээд хүүхдүүд маань бас одоо том охин маань 12 дугаар анги төгсөөд Улаанбаатар хот руу ингээд одоо зайлшгүй сурч боловсрох дэмээ хүүхдүүд чинь одоо ингээд байж байгаа учраас ингээд нэг орон байрны асуудал зайлшгүй өсөж байгаа. Энийг одоо сумын хамтарсан баг за сумын одоо нийт төрийн албаагчдын иргэд мөн одоо бас аймгийн гэр бүл хөгж залуучдын газар аймаг орон нутгийн удирдлагууд ингээд бид бүхэн одоо гişүүд бүх одоо хүмүүст бол тусламж үзүүлж гэсэн хандсан байгаа бүгд одоо бас би дэмжиж хамтарч ажиллана гэдгийг илэрхийлсэн байгаа. Одоо тухайлбал одоо бас танай дүү те гараад өгч. Танай төрсөн дүү эдрийн хамт явж байгаад бас цуг явж байгаад найзууд осолцсон байсан те ингээд дөрөв хүн. Тэгээд одоо танай дүүгийн хувьд бол бас дөрөв хүүхэд нь та энэ дээр байгаа гэсэн мэдээлэл авсан. Тэгээд чухам одоо яг тухайд юу болсон юм болоо? Ямар асуудал болсон юм болоо? Одоо хүүхдүүд ер нь ямар хөө байна? Та нэг мэдээлэл өгвөл. Манай дүүнэр бол дугаар сарын 24-нд малан хийж аваад ямар ч байсан начаад хот руу явсан. Хот руу явж явахдаа булганы аршаант сумын тэнд осолд орсон. Ослын нь болохоор юу байгаа юм. Жижиг машинтай эхлээд мөргөлдсөн гэж. Тэгээд жижиг машин бидний хэлж авсан мэдээлэл юугаар бол жижиг машин ирж мөргөөд дугуйр нь мөргөөд тэгээ хоёр тишээ дараад замынхаа эсрэг урсгалд нь ороо зогссон байхад нь том ачааны машин хурж ирээд ямар ч хүн амьд гарахааргүй болтол тийм мөргөөд яхацсан байгаа. Тэгээд энэ дээр бол бид нар хамгийн их гомдолтой байгаа нь энэ байгаа. Нэг хоёр машин мөргөлдсөн зогсож байгаад яагаад гутгач машин тэр арга хэмжээ авд ирж гэдэг дээр л айгүйх гомдолтой байгаа. Тэгээд хоёр машин ингээд мөргөлдөө зогссон байхад гурав том машин шууд бүгдийг хамтсан байх нь шүү дээ. Тэгээ манай тэр
Жолооч нь бол манай төрсөн дүү байсан. Яг миний доотлын дүү. Тэгэд тэр юуг нь болохоор яцсан. Нэг ямар ч хүн амьд гарахааргүй болтол тэгээд кавин мавин ничгээд ингээд яцсан орцсон байсан. Тэгээ нөгөө хоёр машин дээр нь бол ерөнхийдөө гэмтэл нь айгүй бага юм блэ. Байхгүй юм блэ. Том машин нь болохоор манай машиныг мөргөөд тэгээ зогссон байсан болохоор Одоо их чи хүүхдүүд ер нь ямархуу байна. Дандаа охтууд байна тий дөрөв дээр харлаа. Бүр жоохон бүр 4 настай жоохон охин байгаа дээ тий. хамгийн том нь одоо энэ жил сая 6 дугаар анги төгсөж байгаа. Тэгээ хамгийн бага нь болохоор 4 настай энэ жил одоо 5 нас үрж байгаа. Ингээд 4 охинтой. 4 охтод нь болохоор амраа тагс бүтэн цайнтай өвөө мэдрээ очичоод хөдөө байгаа тэрэн дээр тийшээ очичоод байгаа. Бусд үедээ болохоор энэ чи ээжийн жимээ дээр байдаг байж байгаад энэ жил хаврын хувьд бол манайх руу очиод бөөгнөрсөн байгаа. Бид хэд ингээд нэг бөөгнөрөө одоо бол амраад өвөө мэй хоёр дээр очино. Аав ээж хоёр маань болохоор хоёулаа 70 гарцсан өндөр настай хүмүүс байдаг. Хөдөө ерөнхийдөө аав ээж хоёр маань гол туслах ганц юу хажууд нь байж туслалж хаашаа л явна дагуулж явж яадаг. Тийм гол туслах хүн л байсан та. Энэ жилийн хувь дээр өнгөрсөн жилийн хувь дээр юу нөгөө ногооны гарц марц илдвэдлэн юм уу байсан болохоор өөрөө нэг богоончог барьчаад нүүдэл судал хийхээс өмнө богоончгоо тогтжуулаад юм янзлж игээл хэдэн малаа хийгээд явцгаасан хүмүүс буцаж ирээгүй. Дүү надаа хамгийн сүүлд тантай хэзээ холбогдсон уу? Явахасаа хэлсэн үү? хот явна гэжсэн. Тэгээд урд өдөр нь хотоо руу явна. Тэгтээ бид нар урд өдөр нь малаа хийнэ гэд. Тэг явахасаа өмнө аавын гэрийг хөдөө гаргаж бариадах гэд аавын том гэрийг энэ сачаа явах та. Орон манахаар орж ирж аав ээжийн дөрүүлээ. Хоёр манай бэр бурхан болдог. Тэр дөрүүлээ орж ирж манад хоол идчихэд орон гарцгаас. Дөрүүлээ болооч дөрөв хүмүүлээ. Гүү тэгэл нөгөө манай дүү хинэртэйгээ манай аав ээж хоёртай гэд дөрүүлээ манах сумын төв дээр өгөх байхгүй. Манад орж ирж хоол идчихэл гарсан. Тэгж л хамгийн сүүлд тэгж уулцсан. Тэгээд явах гэж байгаа маргааш юмаа хийчихэд явна л гэжсэн. Тэгээ бид нарт бол яг нөгөө нэг бид нар дээр орж ирж бол бид нар явж гинэ тэгж гинэ гэж хэлээгүй. Тэгээ хөдөөнөөс ороотож ирээл суман дээр орж ирээл бензин аваад яарал гарсан юм бэл. Жохон орооточлоо гэл. Тэгээд шүний нэг өнгөрч яхад надад би утасныхаа дууг хатсан байсан. Нэг өнгөр 12 өнгөрсөн хойно нэг өнгөлж яхад сансрын цагдаагаас залгасан мөлий. Нөгөөтгөө би мэдээгүй байжсэн чи шүн цагдаа манай сумын цагдаа нар очиж хаалга нүдэд цонх нүдэж. Тэгэд бид нарт хэлж юм өгч ирсэн. Юу гэж хэлсэн бэ? Аваар турсан байна. Тэгээд тантай яри гэж байна. Хин явсан л хэлсэн. Тэгээд нилээ хүнд гэмцэн байх нь тий. Тэгээд юуны ерөнхийдөө тэгээд нөгөө нилээд хүнд гэмтсэн. Нэг хүн л амьсгаатай байсан юм бэл. Тэгээд нөгөө том машиныхаа жолооч нараас амь авраач гэж гуйгаад хад цагдаа наргүй бид нэр очихгүй гэдээ очиог юм бэл. Тэр нөгөө том тэрэгний жолооч жижиг машины жолооч тий. Цагдаа наргүй очихгүй гэдээ аваагүй гэж. Тэгээд сүүлд нь 30-40 минутын дараа сансрын эмнэлгийн хурц ирээд эмнэлэг дээр очисон. Эмнэлэг дээр ороод анхны цэцлэмж авч чадаагүй эмнэлэг дээр ороод бурхан болсон гэсэн. Бусд нь бол ерөөсөө ямарч юу байхгүй шүүд. За орчлаарай. За ээжийн ангийн хүүхд ирсэн байна тий. Ээжийн ангийн хүүхд хэмжээний би 4 хүүхдийн тий талигч ээжтэй 10 жилийн нэг анги байгаа маа. Тэгээд манай ангийн зүгээс 4 хүүхдийн байрны ханжид нэгдээд 5 сая төгрөгийг ханжид нэгдэж байна. Тэгээд хэлийн нэгт монголчууд минь энэ 4 хүүхдийн ханжид тэгээд нэгдээд нэг байртай болох онцл нэг дээрэл гэж хүссэн. Тийм би бас энэ 4 хүүхдээр бас ганц нэг завч төрөө орж ирд юм аа.
Үлзий тогтгогчтой 2001 оны төгсөлт ах эгч багш нараас нь тэгээд 5 сая төгрөгийн хэмжиж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд нэлээ хүүхдүүдтэй ажиллалаа. Бас одоо уг нь бол танай юугаар засаг дарга одоо манай сургуулийн захирал ер нь иргэд манайхаар их холбогдсон юм. Над руу их бичижээ. Тэгээд би ерөөсө хараагүй байж. Тэгээд нэг таньдаг хүнээр өрнөг илүүлж ийм учиртай чи нэг анхаарал тавиад гаач гээ очиж уулзж ээж би мэдэж байгаа. Тэрнээс үл энэ хүмүүс чи бүр эртээ хандаад ирсэн юм байна те. Тэгсэн. За тэгээд одоо 25 оны 10 сарын 25-нд ийм хар мэдээтэй. Тэгээд 8 хүүхэд дээрээ ингээд өнчин болоос одоо нийт сум орон нутгаараа л одоо юм нэг гашуутсан. Тэгээд тухайн үед бол бас бид яг тухайн үед гişээр ороод гарахтаа л за ер нь хэдүүлээ одоо энэ аян өрнөөж хүүхдүүдэд ийм байдал өрөхгүй л ер нь нөхцөл байдал ийм болж байгаа юм байна гэдгийг бол ажил явдлын үеэр очихдоо ярилцчихсан. Гэхдээ хүүхдүүдийнхаа сэтгэл зүй тэр тухайн цаг үед болсон осолтой эвлэрч чадаагүй байгаа сэтгэл зүйтэй байгаа хүүхдүүдэд одоо энэ хичээлд эргээд ангидаа ирээд суух. За тэгээд ангийнх нь хамт олон анги удирцсан багш нар хичээл орж байгаа багш нар гээд бидний хувьд сэтгэл зүйчдээс зөвлөгөө авч за аймагийнхаа гэрүүл хөх залуучуудын газар зам хүүхдүүдтэй анх уулзсан сэтгэл зүйчдийг ахаа авчирч уулзуулах гэх мэтээр одоо энэ гарсан үйл явдал дээр бол ажиллацгаасан. Мэдээж нэг сум орон нутаг гэдэг бол гэр бүл шиг байдаг учраас бид төлөө хөрлөлт амарчсан хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжиж ойлгож илүү дотн захирлахээс илүү найз нь байх үедээ найз нь хчин байх үедээ хчин байхыг бас хичээж манай хамт бол одоо бүгд яг ингэж ажиллаж ирсэн. Тэгээд яг охиноо төгсөх үед тэгээ энэ жилийн хувьд бол манай сандсан маш их за дээр нь яг ингээд одоо энэ цаг үед ийм сайхан дөрвөн залуу хоёр айлын хот харлаад ийм болсон. Тэгээд малчтаа одоо энэ өвлийг даваад сэтгэл зүйн байдлын гэсэн үед хэдүүлээ бас хандив цаг нараа олж хийя гэдэг утгаар бид нар одоо бас тухайн үед нь хийгээгүй. Хүүхдүүд маань бас ингэж гарах сэтгэл зүйн бэлтгэл байхгүйсэн. Тэгээд энэ хугацаанд хүүхдүүдээ бас бэлдсэн. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэн хүлээлттэй байгаад за энэ хугацаанд имплюсруудгийн хүмүүс рүү зөндөө холбогдсон сонгогдсон гişүүд тэгэл удирдлагууд тэгэл бүгдээрээ л ингээд зэрэг холбоотой за энэ ажил дээр бүгдээрээ нэгдэн шүү нийлэн хамтдаа одоо энэ хүүхдүүдийн асуудлыг шийднэ гэд. Тэгээ мөн одоо бас энэ шүүх цаг тадар байгаа байдал гээл бид нар бол нөгөө нэг суманд нэг дор ажиллацгааж байгаа услахаар ямар байна яхаар байна. Хүүхд маань яаж нэг ингээд татна одоо бүгд тойрхон татна холбоотой ажиллацгаасан. Тэгээд энэ ая өнөөдөр одоо бас иллээ болоод одоо царгийнхан маань ингээд сум орон нутагт маань ирээд хүүхдүүдийн маань нөхцөл байдалтай танилцаад ингээд одоо өнөөдөр хандив ая эхэлж байгаад бидний хувьд бол одоо бас Монголынхаа ард түмнээс энэ аянд нэгдэж алхын чинь хүүхэд наснда ийм өнчрөл ахцал үзээд сууж байгаа итүү орох хоромтой болоход нь хүн болгон сайхан сэтгэлийн гар дэм бус болно гэдэгт одоо нийт монголчууд одоо сайн хандив ая нэгдгийг бас уриалж байна. Тэгээд бидний хүсэлтийг одоо битсэн олон чатыг минь одоо энэ дээрээ хараад тэгээд бидэнтэй биднийг ингээ ойлгон дэмжиж ажилласан заргийнхаа хамт бас баярлалаа. За тэгээд хүүхдүүдийн маань хувьд бол бүгдээрээ 7 ерхий боловсролын сургууль сурч байна. 2-оос 12 дугаар ангид нэг хүүхэд маань цэцэрлэгийн насных тэгээд мөн л одоо тоглоомоо тэрэл аавж ярахтаас ирж байгаа гэл үгээд ийм нөхцөл байдалтай хоёр айлын ийм ажиллаар одоо бид нар яг тухайн үед ороод гарахад бол маш сэтгэлтэй одоо хүнд хүүхдүүдтэйгээ тараад инээжийнхэн хараад баярладагч цаанаа бол бас асар их өөрснийгөө барих төвшөнд. Тэгээ сая төгсөлтийн баярууд болоод манай хүүхдүүд одоо хичээл номондоо их сайн шамдаж сурдаг, зөв хандлагатай тусч сайн хүүхдүүд байгаа. Тэгээ Монголын ард түмний энэ хэтгэлийг миний хүүхдүүд дааж. Тэгээ манай хоёр том бол нэг нь 12, нэг нь 10 дугаар анги учраас манай хүүхдүүд удахгүй дээдлийн хоёр маань ингээд оюутан болоо явж байгаа. Тэгээд тийм болохоор одоо энэ хоёр хүн маань хоёр дүүгээ хоолнд нь хүрчихээр хичээл зүтгэлтэй сайн хүүхдүүд байгаа. Тэгээд
Та бүхэн маань энд нэгдэрэй л гэж хүсье. За миний охин дансаа нэг үзчихье. Бид хэд чи одоо бараг 40-50 минут ярилцж байгаа. Тэгээд хүмүүсээ та бүхэн бас ойлгоорой. Бид хэд чинь шууд лайв явуулж чадахгүй. Энийг оруулаад рендерлээгээд бас хугацаа орно. Тийм. Тэгээ нэг юу хандив эхлээд ер нь бол нэг 40-50 минут болчихно. Тэгээ миний охин дансаа харж. Оо, Юу болчих. 14 сая төгрөг зөвлөсөн шүү дээ. За нөгөө 3 5 За танай 5 ороод 20. За ангийнх нь 20 гараа явцсан шүү дээ. За тэгээд бичлэгийг маань 400 мянган үзсэн байна. За их чинь хэр үзээд. За тэгээд та бүхнийг бас энэ хандивт нэгдээд 40 минут болж байгаа юм байна. 40 минут бол энэ дотор 400 мянган үзээд 30-аад сая төгрөг, за 20 гаруй сая төгрөг цугласан байна тийм. Тэгээ хоёлоо одоо энийг харж байгаа хоёлоо ингээд хилээд явчих штеп миний охин. Тэ? Тэгээ энэ байраа ер нь хаавар аваа ерөнхийдөө болчих واخа. Байраа ер нь хаавар авъя гэж бодож байгаа бол миний охин бодсон байгаа юу? Энийг одоо хотын төвөөр тэ сургуультайгаа ойрхон. Дүүнэртэйгээ сургуультайгаа ойрхон тий. За хүслээ ямар тоглоомтой байгаа вэ? Айлын тэр тоглоом айзар тань та. Энд бороо ороод хүслээ бүтээд нэг бороод норсон хоншигд хоёр юм сууж ин тий. За энэгээр хүслэн тоглоод хоёлоо сомын дэлгүүр орж хоёлоо юм яана. Яаж тоглох хүслээ? Нэг хөө тоглолтоо яаж. За тэгээд бид энэ манай сая одоо ингээд 8 хүүхдээ өнчөрсөн юм актер том өө гашуу тохиолцсон. Тэгээд монголчууд бид ер нь бол одоо нөхцөл байдал эдийн засаг тий иргэд тийм баян тарган биш байгаа ойлгож байна. Хаана хэцүү л энэ бид нар ч тэгсэн ч гэсэн одоо сэтгэлийн дэм болгоод чадхаараа эдгээр хүүхдүүдэд туслаарай. Та бүхний бидэнд өгсөн дэм болоо тий маш том буян болно. Эдгээр хүүхдүүд ирсэн эргээд хайр инэрл болно. Мөн эдгээр хүүхдүүд маань тий орох оронтой ийм сайхан айж төрж ирээдүйн гэрэлцэн сайхан энэ дөрвөн хүүхдийг бас Монголын ард түмэн тэврээд аваарэ. Эдгээр хүнд одоо томчууд бид нар ч ингээд туулаад үрээд явхад маш хэцүү байгаа зүйлийг энэ жоохон амьтад одоо бид нар нүүрнэ гэдэг бол үгээр хэлхийн арга. Тийм учраас та бүхэн бас бидний энэ зовлонг ойлгож чадхаараа 1000 дахгүй 2000 дахгүй сэтгэлийн дэм гэдэг бол хэмжигдэхгүй. Тийм учраас бидэнтэй бас хамт байгаарай. За нөгөө бидэнд туслаад бас энэ бичлэгийг маань шеэр хийгээд өгч байгаарай гэж хүсмээр байна. За бид бас та бүхэндээ цаг тухай бүртэн мэдээллийг даасанд нь тэдэнд өргө орж гин одоо 1 өрөө байрны мөнгө болж гинэ гэд ийм одоо 1 өрөө 2 болж өгвөл 2 өрөө ч юм уу те болохгүй бол 1 өрөө ч юм уу ийм байрны мөнгө цуглчих юм бол хандивын дансаа мэдээлээ таах болно. За тэгээд мөнх дэлгэр гэсэн данс байгаа. Хажуугаар нь бас ч манайхан чи нөгөө заллин энтер хийгээд бочигнуулаад идэг штэ те. Тэгэхээр буян дэлгэр гэдэг бол манай мөнх дэлгэрийн аав. Одоо нас далигаач маань байгаа. За буян дэлгэрээ мөнх дэлгэргээд хаан банкны дансан та бүхэн сэтгэлийн хандваа өргөөрэй. Рунду эзээгөө За бид энэ чинь нөгөө сүлжээ муу байгаа учраас бид 2 цагийн дараа эхлээд 50 минут болсон. Тэгээд хүслэн бид хоёр хандив эхлээд 50 минут болж байгаад тоглож байна. Тэ хүслээ энэ машинаар тоглож байна. Манай хүслэн заримдаа энэ хөндөрөөд байгаа юм уу яагаад байгаа юм тий. Тэгээд хүслэн шууд ингээ автерик наадах чи юу вэ? Автериктэй автерикаараа шууд ингээл зүгээр болгочдөг тий. За мөнхлөрөө миний охин юу данс нь хэд болж байна вэ? Нэг 50 минут болсон. Тэгээ сая миний охинд 3 сая 500 айгу байлээ те 3 сая 500 тэгээ ээжийнх нь ангийнх нь 5 сая гэ бэлэн миний охинд 5 сая 8 сая 500 мянга төгрөг байгаа штэ те тэгээ одоо дансандх мөнгө хөөх бараг 24 сая болж штэ хоёул чи яаж дуусаагүй байтал бичлэг хийж дуусаагүй чи 30 гараа явцсан байна те за тэгээ хүүхдүүдэд маань ингээд сайхан халуун сэтгэлтэй манай монголчууд энэ сайхан ингээд цөөхүлээ юм шиг мөртлөө яг ийм сайн сайхан
нэгийгээ гэсэн зүйл дээр их олоола ингэж тусалдаг. Тэгээд зариг бол одоо энэ хүүхдүүдэд одоо манай энэ байр бол 6 дахь байр энэ байгаа. Дандаа хүүхдүүдэд зориулж ирсэн. За тэгээд бид ингээд тасагтай байна. Дотор байрны тасагт. Нөгөө манай мөнхтлгэрийн юунууд нь шүү дээ. Өргөмжл л шүү дээ, тий. Миний охин энэ дэрийг хадгалчаар ингээд юм зөв шүү дээ. Эрдмийн баярын амжилт гаргаж цэвэр өчгтэй болж исэн биз дээ. Тэ? Мундаг шүү дээ. Та дөрөс хэн хамгийн сурлагатай вэ? Ер нь ялгаагүй дээ. За одоо ээжийнх нь за та хэд маань хүүхдүүдтэй анхаарад. Тэгээ нэг хот хүрээчүүл явуулчих гад нэг байр савтай болоод тий. Нөө. Хэн нь эхэлж ярих вэ? Та яах вэ? За би Өвөрхангай аймгийн Самт сумын харьяат энэ хүүхдүүдийн ээжийг нь төр сайхан байгаа. Ганс гэдэг хүн байна. Тэгээ энэ хүүхдүүдийн ээж аав надаа ингээд цаг басаар ингээд бурхан болцоо. Айл ярьж явцсан. Тэгээ энэ хүүхдүүдийн минь амьдрал дэмжихэд халуун сэтгэлд одоо Монгол ах дүү нар минь өргөн сэтгэлээр дэмжээсэй гэж хүсэж байна. Тэгээ энэ хэрэг явдлыг энэ Монголын маань шодрох шүүх зөв шүүж өгөөсэй гэж бас нэг хүсэлт байна да. Төрөн тэр нөгөө нэг осолд орсон гэр бүлийн хүний ихчин нэг юм ярьлаа. Ингээ осол болчоод нөгөө дөрөв хүний маань нэг нь амьд намайг аваач гэдэг хахад нөгөө жолооч төр нь хөдлөөгээд тэр талаар ер нь мэдээлэл авах. Тэр талаар би яваагүй тарсаа мэдээлэл байхгүй л дээ. Энэ учраас дөвг юм эмнэлэгт өргөж өгсөн нэг жолооч байгаа юм шиг байна. Эмнэлэгт очсон танай юм юм. Тийм билээ. Дан тийм докторал байхгүй болсон юм билээ. Тосмж бас удаан хүргэсэн юм билээ шүү дээ. Шарлаад байх юм бол бас. Орлож шарлаад байсан. Тэгээ халуун сэтгэлд Монгол ах дүү нар минь энэ дээр үнзээ өгдөг. Дэмжээсэй. Халуун сэтгэлийн гараа сунгасаа л гэж байна шүү дээ. Өөр юу хөхтэй. За. За би болохоор энэ санцмын харьяат одоо энэ дөрвөн хүүхдийн ээжийнх нь багангийн багш. Тэгээд энэ том охин мөнхтлгэрийнх нь бас багангийн багш нь байна би. Тэгээ ээж ах хоёрын багангийн багш. Бас тэгээд ээжийнх нь талын ах トゥ бас би өөрөө. Тэгээд манай нөхөр ах トゥ нэг. Тэгээд одоо яг ингээд энэ дөрвөн маань ингээд ээж аавгүй ор хоронгүй болсон. Ямар хавар салхинд гэрнэ намар усаацсан. Тэгээд одоо ингээд ор хоронгүй болсон. Тийм учраас одоо ингээд бид нар ингээд Монголын ард түмнээс буйны өвлгийн гараа сунгаач. Энэ дөрвөн хүүхдийг нэг ор хоронтой болгочвол бас төрч гисэн бид нар сэтгэл энэ дөрвөн хүүхд ч гэсэндээ бас сэтгэл нам сэрэх болов араа тэр болов гэж бид нар одоо ингээ хүсэж байна. Та бүхний маань ингээд өгсөн хандвалсан буян чинь буцаад ирэхдээ бороо шиг асгарах болтугай л гэж хүсье. За тэгээ бас ингээд энэ дөрвөөс гадна бас нэг найзууд дөрвөлээ явж исэн нөгөө тэр найзуудынх нь 4-5 хүүхэд бас үлдсэн байгаа. Тэгээд ер нь энэ хэргийг тэгээ энэ эдгээр бол ингээд байнга хамт явж ил байдаг, ирж ил байдаг, хүрээлэрдэг төө зайгүй найзууд байсан. Тэгээ одоо тэр хэргийг нь бол ингээд үн зөвөр шийдээд өгчөөсэй. Одоо тэгээ тэр нэг одоо
тэр амьд байгаа хүмүүс нь тэднэрийн тал тэр шүүхэн ороод идэг юм уу? Эсвэл одоо тийм танилтал арын хаалга гэж байдаг юм уу? Ямар ч гэсэн одоо тэгэл манай тэр 4 хүн дээр л баг тогтгол юм шиг байна л. Ер нь сонсоод байгаа тийм шиг байгаа юм. Тэгэхээр одоо энэ шудрах шүүхэн шударгаар шүүгээд өгөөсэй л гэж хүсэх байна. Хүнд байгаа ойлгож байна. За тэгээ бид идэд бас. За ярилцлага хэдэн минут боллоо. Их чинь тагчийн харчд болох түүхтэй байна уу? Хоёул ер нь цаг болоод харж явах уу? Тэ. Яриа сууж яхад л баг 10 орно нэмдээд. Сая чи 22 байлоо. 24 бэстэй хүслэн мэдчихэж штэ. Чи 28 болцсон байна штэ. Ер нь хүслэн дээр ингээ 10 байж идэг юм уу? Тэ. Миний хүү ер нь юу болоод байгааг мэдж байгаа илүү хүслээ. Ер мэдэхгүй байгаа. Гэтэ нэг энд нэг юм тоо өсөд байгаа тий. Хүслээ 24 гэн. Бид чинь ярьцлагын 10 минут болсон чинь л ингээд 4 5 саяараа нэмэгдчихээн тий. Тэгээ маш их баярлж байна Монголын ард түмэн энэ сайхан тэгээд би яг өөрөө гардаж явж байгаад энэ байрны хандивыг нь одоо хариуцсан. Энэ дээр одоо та бүхэн санаа зовох юм байхгүй. Хүслэнтэйгээ ойрхон сургууль олно тий хүслээ. Хот явна тий. Хотод сургууль сурна тий. Хотын хүүхдүүд нь ямар байгаа бол ангийнхны хүүхдүүд нь Тэгтээ гоё бахаа тий. Хөөе хүслээ хоёулаа юунд явах уу? Хотод очичвол нөгөө сакс волейболын секцэнд явах уу? Чи юу сонирхдаг? Ямар Тэрэл сонирхдаг. Сонирхдаг тий? Тэгвэл гоё явна тий. Хүслэнтэйгээ сургууль, ойрхон сургуультай тийм 1 2 өрөө байр ер нь сонирхож байгаа. Тэгээ бас тиймэрхүү байр заргаж байгаа, шинэ байр л да. Заргаж байгаа шинэ байр авч өгвөл зүгээр ах гэж бодож шүү хүмүүсээ шинэ байралдаа гэж яхаа эйгүү хэлсэн бол уучлаарай. Тэгэхээр шинэ байр ингээд аваад өгчвөл хүүхдүүдээ маань ирээдүйд хэрэгтэй юм болов энэ хүүхдүүд маань урт удаан хугацаанд амьдран тэгээд сургуультайгаа ойрхон тэгээ манай мөнх чинь бас төв рүү сургуульд орох гэдэг тий. Санаа нь жоохон амарч ийн миний хүүхдүүд. Яаж хамаагүй дээр болж байна. За. Миний ах яаж гайгүй юу? Хүслэн гайгүй юу? Заашгүй. Гайгүй л байгаа. Манай аялгаа бол доош хараад байгаа энэ аялгаа. Гайгүй юу? Гайгүй. Хүмүүс ингээ мөнгө өгөөд идэг юм шүү те. Юу гэж бодож юм нөх? Амар Гайхаж байна. Юу тийштэй. Тэгээ яаж хийж байгаа бид хэд нэг Улаанбаатар хотод олон гэрэлтэй цонх байгаа. Тэрний нэг гэрэлтэй цонх болохыг л хүсэж байна те. За тэгээ бид хандваа тид болж нийд болж ингээд үзэгчтэй мэдээлээд явна. Тэгээд биднийг ингээд айгүй хүнд хэцүү байгаа ч гэсэн энэ танхимд инээлгэж чадж байгаа, итгэл өгч чадж байгаа хүмүүс бол та бүхэн шүү. Тийм учраас бас та бүхэнд талархлаа гэж хэлмээр байна.